Шооч бүргэд. Олигтойхон ан хийж амаараа гартал хоолоо зоголсон бүргэд биеэ амраагаад тэнгэр өөд цойлон нисэж гүн цэнхэр окторгойд хүчит жигүүрээ дэвэн элен халин дүүлж гарлаа. Толгой эргэм хит өндөрт гарсан боловч бүргэд хурц нүдэрийн газарт юу болж байгааг нэгнгүү харж байжээ. Ойн цорхойд дэгж дэрвсэн туулай байтугай нууранд байгаа загсыг хүртэл харж байв. Тэгтэл мань бүргэд гишүүн дээр оцоож байгаа шар шувууг олоод харчихлаа. Ямар гэж хачин амтан бэ? Энэ шувуу мөн үү? гэж бүргэд боджээ. Үгэнд дурлаж сониучрахсан бүргэд доошоо бууж ирээд үл таних шувуунд хандаж "Хой нөхөр, чи чинь хэн болж байна?" гэж орилов. Айж мэгдсэн шувуу арай ядсан дуугаар "Би шар шувуу байна" гэв. Чи яагаад ийм хачин муухай төрсэн амтан бэ? Том ногоонууд, сэгсээсэн үд сүднөөс өөр юу ч байхгүй гэж бүргэд тохуурхаад гишүүн дээр суулаа. Бүргэд их сайхан ааштай байсан тул өнхөлцгөн хагартлаа айсан шар шувууг жаал элэг дог болгохоор шийджээ. За алив, энэ муухай мануухайн хажууд сайн дөхөж суугаад ямар шүүхэн хоолоогоор дуулдгийг нь сонсъё байд. Эзэн шигээ болж чихээ дарахаас өөр арга байхгүй гэж бүргэд элэглэв. Бүргэд хөөрхийн шувууг элэг баринга харсаар олзондоо бүр ойртох гэж далавчаараа өтгөн өчрийг ганхтал дэвэн тэнээлгэв. Тариачин яг энд уриг тавьж модны хамгийн зузаа мөчөр их бие ишиг сайдар давирхайтуулан төрхсөн байжээ. Бүргэд далавчаа модонд наалдсныг гинт мэдлээ. Далавчаа салгах гэж хичнээн оролдлооч үд сүд нь улам барилдан зуралдаж далавч хумстай саврын торонд бүр мөсөн ороолдон салах аргагүй болжээ. Тэгэхэд шар шувуу шоочд хандаж "Бүргэд минь, чи димийл гайхуулж дээ. Ямар ч айх аюулгүй байдаг окторгоогаасаа чи яах гэж буусан юм бэ? Одоо ингээд бусдыг элгэлж байсныхаа горыг гаргадаа" гэжээ. Их сурвалж Туваа ардын үлгэр, Улаанбаатар хот, 1983 он.